За улирал солигдох үеэр хүний биеийн махбодын тэнцвэр өөрчлөгдөж, ялангуяа хий махбод идэвхждэг гэж уламжлалт ангаа ухаанд үздэг. Ийм үед эдэр насныхан архи хэрэглэх нь биеийн хий хөдлөлтийг нэмэгдүүлж, толгой өвдөх, нойрмуудах, ядрах зэрэг зовөр үүсгэх эрсдэлтэй гэж эмчнэр тайлбарлаж байна. Уламжлалт ангаа ухаанд хүний биеийг хий шар батгана гэсэн 3 махбодын тэнцвэрээр тайлбарладаг. Хаврын улиралд салхи ихсэж цагаагаар тогтворгуулдаг тул хий махбод амархан хөдөлж биеийн тэнцвэр алдагдах магадлал улам бүр нэмэгддэг байна. Залуу хүмүүсийн хувьд бол арх бол дэмий идэгий. Яагаад тэгэхээр нөгөө нэг химэн ингээ хөдлөөд ингээд бужигдсан үед ер нь яг махбодоор болд юм чи хүн болгон хавар болохоор яагаад хүмүүсийн нөгөө нэг энэ одоо сэтгцэн өвч хөрөлдөг харин яг тэгдэг шүү дээ. Тийм тэр чинь нөгөө нэг одоо тухайн нөгөө хий ингээд хөдөлгөөнд орсон. Тэгээ дээр нь ингээд сэтгэл санаа мэ хямрал одоо дээр махбодын хувьд ингээд яг одоо ингээд нэг хямралд орж байгаа үед хөдлөх үед нь тэрийг дарж тэнцвэржүүлэх юм хэрэглэхгүйгээс болоод улам мөдөөд юм сэтгэлийн хямралд авдаг юм уу дотор байгаа 3 махбодын нөгөө хий махбод минь наривдсан. Тэгээ дээр нь гадаад орчин буюу сэтгэл зүй тэгэл ингээд бусад хүчин зүйлүүд нөлөөснөөс болоод тэр маань ингээд одоо юу гэдэг юм. Эн чинь ерөөс нь нөгөө хий махбод минь хямарснаас болоод тэгээ нөгөө яг хөдлөх үйлдэлд нь тэр хямарснаас болоод ингээд тэр болвол хөдөлчихөж байгаа гэсэн. За ийм үед архи нь халуун чанартай хий хөдөлгөх нөлөөтэй гэж үздэг учраас улирал солигдох үед архины хэрэглээг багасгах, за төр хугацаанд татгалзах нь зүйтэй гэж зөвлөж байна. Мөн биеэ дулаан байлгах, нойр амралтаа зохицуулах, бүлээн хоол хүнс хэрэглэх, за мөн тосон бариа иллэг хийж биеийг тайвшруулах нь махбодын тэнцвэрийг хадгалахад тустай гэж уламжлалт ангаах ухааны эмчнэр зөвлөж байна.